Бид замын хөдөлгөөний удирдлагын төвийн хөдөлгөөн зохицуулалт хяналтын хэдсийн дарга намуутай ярилцахаар студид ажиллаж байна. 2026 оны 1-р сарын 1-ээс буюу шинэ оны эхний өдрөөс эхлээд AI камерт суурилсан торгуулийн систем хэрэгжиж эхлээд байгаа. Энэ шинэ зохицуулалт яг үнэндээ торгуул нэмэх үү, аль эсвэл замын хөдөлгөөний соёлыг өөрчлөх үү гэдэг ийм хүлээлттэй байгаамаа. Урилга хүрэлцэн ирсэн танд баярлалаа. Та бүхэнд өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд. Тэгэхээр ерөнхийдөө бол өчигдрөөс эхлээд нэлийн олон мэдээллүүд явж байна л да. Тэгэхээр энэ AI суурилсан торгуул маань яг яаж хэрэгжиж энэ жолооч нарт маань торгуул ноогдож очиж байгаа юм бэ? За ер нь бол 2025 оны 2 сарын 1-ээс хойш иргэд маань мэдж байгаа энэ систем, камерын систем гэдэг зүйл нэвтэрч эхэлсэн. За үүгээрээ дамжуулаад бид хүн иргэдэд сануулгах мессеж хэлбэрээр эдгээр одоо замын хөдөлгөөний дүрмийн зөрчилтийн мэдээллийг мессеж хэлбэрээр хүргэсэн. За энэ хүрээндээ явсаар байгаад одоо яг 1 сарын 1-ээс ахгуулаад тухайн зөрчил маань өөрөө баталгаажиж одоо иргэнд зөрчил болж очихоор ийм зохицуулттай. Тэгээ энэ хүрээндээ ажиллагаанууд хийгдээд явчихна. 176 уул зүрх гарцад суурилуулсан 2600 гаруй камер байгаа гэсэн мэдээлэл байгаа. Тэгэхээр энэ камерууд маань бүгдээрээ яг нэг төрлийн зөрчлийг бүртгэж гинүү, аль эсвэл тусдаа өөр төрлийн зөрчилтийг бүртгэж гинүү? Ялгаатай байна уу? Тэгэхээр энэ 176 уул зүрх дээр байгаа 2600 камер бол зөвхөн зөрчлийг бүртгэх биш. Бас өөр цаана нөгөө замын хөдөлгөөний эрчим мэдээлэл зорчилт хөдөлгөөний судалгаач гэдэг юм уу эдгээр зүйлүүдээр ашиглаад том агуулгаараа бол замын хөдөлгөөнийг одоо ухаалаг системээр удирдан зохицуулах гол дата базыг бүрдүүлэхэд бол тал хувь нь байж байна. Бусад нь бол одоо байж болох одоо замын хөдөлгөөний хууль дүрмийг хянах түүнэд одоо нотлох баримт хэмжээний бүрдүүлэх материалыг өгөх ийм өгөгдөлтэй ийм хоёр төрөлтэй үйл ажиллагаа явуулах зорилготой камерууд гэж ойлгож болно. Тэгэхээр ер нь бол өнгөрсөн оноос эхлээ шат дараатай үйл ажиллагаа хийгдэж байгаад шинэ оны эхний өдрөөс энэ одоо торгуул маань хэрэгжиж эхэлж байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхээр өнгөрсөн онуудад нэлийн одоо AI дээр суурилсан камерт маань доголдол байна. Энд надад ийм зөрчил ирлээ гэсэн гомдлууд нэлээдгүй байсан. Тэгэхээр тэр талаар ч гэсэн бас засвар үйлчилгээ юмнууд явагдсан байх. Тийм тэглүү яг 2 сарын 5-наас хойш хахгуулаад зөрчлүүд дээр нөгөө мэдээлэл хөргүүлсэн. За та AI системд бүртгэлээ шүү, ухаалаг системд бүртгэлээ шүү гэдэг маань өөрөө бидхөө одоо энэ байгаа системийг Монгол Улсын замын хөдөлгөөний хууль дүрмэнд нийцүүлэн програмчлах, системчлэх ажлууд байгаа байхгүй. Тэр эдгээр зүйлүүдийг хийхдээ тэр системийн чадахгүй байгаа зүйлүүд бас гарч ирж болно Эдгээр зүйлүүдийг хянах, нягтлах, алдааг засах эдгээр ажлууд явсан. За ингэж засч явсаар байгаад 2 сарын 5-наас хойш одоо 12 сар өнгөртөл бид хүн 23 сая мессежийг хөрвүүлсэн иргэдэд. Тэгэхээр эдгээр маань өөрөө замын хөдөлгөөний дүрмийн зөрчлийг одоо иргэдэд мэдээлсэн зүйл. За үүнийхээ зүйлд бол бас алдаа андагдал байсан. Эдгээр зүйлийнхаа системийн түвшинд ажиллаж байгаа баг хамт болон засварлаад явсан. Энэний зэрэгцээгээр бас иргэд жолоочд маань замын хөдөлгөөний хууль дүрмийг сэргээн таньж гаргаж байгаа зөрчлөө өөрөө нөгөө эсвэлтгүй байдлаар гаргаж ирсэн зүйлүүдтэй мэдэн таньснаар эдгээр зөрчлүүд буурсан ийм зөрчил байна. Тэр яг энэ дээр нэг тоо зүйлд хэлэхэд игнэ байрны зөрчил 81%-аар буурсан ийм тоо үзүүлэлт байгаа байхгүй. Тэгэхээр чи энэ өөрөө 7 сард явуулж исэн зөрчил маань эргээгээд 11 сард нөгөө игнэний байрныхаа зөрчлийг иргэдэд мессеж хэлбэрээр илгээхэд тэр мессеж маныхын тоо маань 81%-аар буурсан байна гэдэг чи энэ өөрөө иргэд маань замын хөдөлгөөний хууль дүрмийн зөрчил гаргахаа тэр игнэ байрны зөрчил гаргах зүйл нь бүр багасаад ирсэн юм бас иргэд дунгууд гарч ийн л да. Онгороо 6 хонжийн. Тэгэхээр 6 хоногийн дотор тайлангаа үзэхэд 80% буурсан дүнтэй гарч байгаа юм уу 11 сар тийм байсан. Тэгсэн чинь яг нөгөө 1 сарын 1-ээс суулийн хэрэгжилтийг хангаад ажиллахад бол бүр илүү буурсан байгаа юм эрг мэдээлэл байна. Зөвхөн дундаж тоо хэлэхэд 12 сараас өнгөрсөн оны 2 сараас 12 сарын хооронд бол өдөрт дунджаар 74 мянган зөрчил илгээгддэг одоо мессеж иргэнд хүргэдэг байсан бол яг ингээд зөрчил торгуул болоод бидхүү яг мэдээллийг явуулахад өдөрт 1000-аас 2000 л зөрчил одоо зөрчил хэлбэрээр явж байна. Энэ өөрөө нэг том тоо хийж байгаа боловч Улаанбаатар хотын нөгөө 800 гаруй мянган машины хувьд бол иргэд маань тэр хэмжээгээр илүү соёлжсон замын хөдөлгөөний дүрмийг хэрэгжиж байгаа зүйл нь ингээд бүгд мэдэгдэж байна л та. Одоо та бүхэн яг энд сууж байгаа офис дээрээс ингээд уулзууруудыг хүртэл харахад хүртэл айгүй гоё зэгцтэй болцсон, замраатай болцсон ийм зүйлүүд маш их харагдаж байна. Иргэд зүйлүүд зөндөө.
Тэгэхээр эерэг зүйл гэснээс нийтийн тээврийг одоо илүү хурдтай зорчуулах үүднээс нэгдүгээр игнийгээр зорчуулахгүй байх энэ зохицуултуудыг өнгөрсөн оноос хийж эхэлсэн тийм. Тэгэхээр энэ зохицуулалтаа бариад одоо бас мэдээж энэ AI камер маань AI суурилсан энэ систем маань ажиллаж байгаа байх гэж бодож байна. Ер нь энэний үр дүн одоо яг 6 хоногийн дотор харагдаж байгаа болов уу? Тэгэхээр ер нь бол аль ч хотод бол төвжирлийг бүрэн шийдчихсэн тийм хөгжингөө орон гэж байхгүй байгаа. Ямар байдлаар тогтоон барьж чадчихэв нү? Түүнийга хэрхэн хэмжээгээр бага хэмжээгээр бууруулж чадж байна гэдэг нь өөрөө маш том үзүүлэлт болчихдог. Гэтэл Улаанбаатар хотын төвшөнд бол бид хүн бол яг энэ нийт энэ төвжирэл гэдэг зүйлийг энэ замынхаа даацаас хэтэрсэн автомашинцсан зүйлийг яг суур утгаар нь авч хэлцээд за ингэж л ерөөсөө нэг цаг өнгөрөөсөн байдлаар биш. Багтахгүй байгаа ямиг багтах хэмжээнд нь авчруулах ёстой гэдэг дээд хязгаарыг тогтоогоод тавьсан. Илүү зэгцтэй болгох. Илүү зэгцтэй болгох. Дээрээс нь дахиад авто замаа шинжлэх ёстой маань гээд өнгөрсөн оны тухайд бүхэл гол удам замуудаа бүгдийг шинжилсэн засварлаа дууслаа. Ахаад томоохон одоо бүтээн байгуулалтын ажлууд ингээд хэцүү ажлын даалгаварч гэдэг юм ингээд явж байна. Ер нь явж төвжлээс буурах гол зүйл бол ерөөсөө л масс транзит буюу нийтийн тээврийг дэмжих. Ер нь бол ойлгомжтой зүйл. Яагаад тэгэхээр 40% тээврийн хэрэгсэлтэй гудамж замд гарах уу эсвэл бол төрчүүлээ нийтийн тээвэр 100-аад явах уу. Энэ өөрөө нөгөө зай багтаамжийн үед нэгтрчтэй үед бол хамаагүй сэрэг зүйл болчихно шүү дээ. Энэ зам дээрээ багтахгүй байгаа автомашин цэс үед бол. Тэгээ энэ хүрээндээ бид бүхэн нийтийн тээвэр ялангуяа энэ инх тайвны өргөмжлөлөд дагах байгаа M1 чиглэлийн нийтийн тээврийг дэмжиж ажиллаж чинь илүү төлхөөтэй. Тэр хүрээндээ тэгсэн тухайн M1 чиглэлийн зорчигч урсгалын хурд маань өөрөө 10 байж байгаад 12 км/цаг болсон ийм үзүүлэлт байна. Ахаа дээрэс нь нөгөө тухайн өдөрч үйлчлүүлж байгаа зорчигчдын тоо маань хүртэл өссөн. Өдөрт одоо 400 мянган зорчигч тухайн чиглэлийн тээврийн хэрэгслээр үйлчлүүлдэг байсан бол 560 мянга болсон ч гэдэг юм уу те. Ингээд ийм эрэг дүнгууд байгаад байгаа нь өөрөө бид хүн яг өнгөрсөн жил 2 жилд байсан төгсчл байсан. Гэхдээ юугүй одоо судалгаагаар бол энэ байдлаа залруулахгүй бол 25 он гэхэд 26 он гэхэд Улаанбаатар хот ингээд байрандаа зогсож байна гэдэг зүйлийг хүртэл бид хүн ингээд тогтоон барьж чадж байгаа нь өөрөө бас нэг амжилт юм болов уу гэж бодож байгаа. Тэр хэрээрээ одоо уулзуур нэвтрэлтийн хурд нэмэгдэж гин гэж энэ тэр хэрээрээ бас одоо хэрэглэгчдэд буюу те автобусны буудлын дээр зогсож байгаа хүмүүс автобусаа удаан хүлээлтийнх нь минутанд ч гэсэн багасч гин гэж ойлгож болох уу? Мэдээж тэгэлгүй яах вэ тэр чинь. Одоо бид яг энэ инх тайвны өргөнжлөө дагуу байгаа багшийн дээд төвшүүдэн гэдэг гол гутамж замууд төр бол иргэднээс анзаарчдаг байх. Нийтийн тээвэр игнэндээ зогслоо, хүнээ буулгалаа, гэрэл төхөн дээр зогсож байгаад нөгөө бус тээврийн хэрэгслийн игнээ маань явах орон зай байхгүй төгжирсэн байхад тээврийн цагдаагийн албаагч болон замын хөдөлгөөний удирдлагын төгөөс камерын хяналтандор тухайн одоо чиглэлийн тээврийн хэрэгслийг тухайн нөгөө чөлөөтэй байгаа чиглэлийн тээврийн хэрэгслийг игнээлүүн татах те энэ зүйл маань руу хурдын нэмжин тэр хэрэгрээ таны хил дээр нөгөө автобусны буудлын дээр хүлээж байгаа зорчигчдыг одоо удаахгүй байх, дааруулахгүй байх ч гэдэг юм уу ийм эерэг зүйлүүд бас гарч ирж байгаа. Зөрчлийн тухай мэдээлэл одоо манай жолооч нарт яг ямар байдлаар ирж байгаа вэ? Зурган байдлаар ирж гэнэ үү? Эсвэл линктэй бичлэг мэдээллүүд ирж гэнэ үү? Ер нь бол шууд мессеж байдлаар зурган байдлаар ирж байгаа. Тэр байршилд замын хөдөлгөөний дүрмийн тим заалтыг тэдэн цаг тэдэн минутанд та ингэж зөрчсөн байна гэдэг зүйлийг ирчиж байгаа. Тэр маань өөрөө яаж байгаа вэ гэхээр шалгагдаж байна гэдэг төлөвөөр иргэд жолооч нарт очиж байгаа. Тэрнийг одоо яг өнгөрсөн өчтөр уржтар ч гэдэг юм уу эргэж жолооч маань нөгөө шалгагдаж байна гэдэг тэр линктэй мэдээлэл хуудсыг зөрчил болчлоо гэдэг байдлаас нь жоохон сөрөг комментууд нэлээдгүй явах шиг боллоо. Энэ бол зөвхөн бүртгэгдлээ захим системд бүртгэгдлээ энэнийг шалгаж байгаа гэдэг маань өөрөө эрх бүхий албан тушаалтанд цаана одоо хянаад шийдвэрийг гаргана. Ямар нэгэн байдлаар одоо хэлмэгдүүлсэн байдлаар одоо танд зөрчлийн хэрэг ногдуулахгүй гэдгийг санаал хэлэх нь зүг болоо. Эцэст гол зорилго бол бид хүн энэ зэгцтэй байж байгаа нөхцөл байдал, зэгцтэй босноос шалтгаалаад, игнээ барь зөв эзнээс шалтгаалаад, зогшгоны ард зөв зогсноос шалтгаалаад ингээд ерөөсө бүгд нөгөө ая тухтай зорчих боломжийг бүрдүүлэх зорилготой гэдгийг л иргэд маань сайн ойлгох хэрэгтэй. Ая тухтай зорчин төгжрөл тэр хуваар буурна, тэр хэмжээгээрээ хөдөлгөөний аюулгүй байдал хангагдана гэдэг маань зам тээврийн остын тоо буурна гэдэг. Ингээд нөгөө зүйлүүд маань зэгцтэй байх тусмаа илүү аюулгүй байдал хангагдсан зүйл болж байна л та. Тэгэхээр одоо яг он гараад 6 өдөр болж байна. Тэгэхээр энэ хугацаанд яг хэдэн зөрчил бүртгэгдээд байгаа бол 6000 сая би яг гарч ирэхдээ тоо авахад 6300 зөрчил 1 сарын 1-ээс хойш иргэдэд бол баталгаажиж очсон байна.
6000 гаруй зөрчил бүртгэгдээд байгаа. 6000 гаруй зөрчил бүртгэгдсэн хүмүүст одоо мессеж очсон байна. Тэгэхээр тэр 6000 мессежийг дахиад ирэх бүхий албан тушаалтан хянаж байгаа гэсэн үг. 6000 бол яг одоо нөгөө иргэдийн гараад байгаа бас нөгөө нэг өнцгүүд байгаа шүү дээ. Уулзрын гол цагдаа зохицуулж ивэл яг уу эсвэл бол одоо давуу эрхтэй тээврийн хэрэгслүүлэх 103 гал команд ч гэдэг юм уу те. Эдгээр тээврийн хэрэгслүүд зам тавьж өгснөөс шалтгаалсан замын хөдөлгөөний дүрмийн зөрчил те. Игнэ байрны зөрчил. Үгүй бол тухайн игнэнд зам тээврийн осол гарцсан саадыг тойрон гарах үйлдэл гүйцэтгэж байгаа ч гэдэг юм уу те. Эдгээр зүйлүүдийг маань хэмэл байхын шууд мэдэх өөр одоохондоо боломжгүй байгаа. Энэ болгоныг яг нөгөө бусад байдлаар байгаа тэр шалгуур үзүүлэлтүүдийг даваад эрхвээ албан тушаалтанд мэдээллийг хүргээд за үнэхээр эдгээрх одоо гараад байгаа иргэдийн тавиад байгаа асуудлууд байна уу юу гэдгийг нягтлж үзээд тань зөрчил болгож явуулж байгаа учраас одоо тийм төөрөгдлөөр одоо танд бол зөрчил очихгүй байгаа. Сая 6000 гаруй зөрчлийг явуулж яхад надад одоо буруу зөрчил ирчлээ гэдэг гомдол бол яг хараахан гарч ирээгүй л. За тэгэхээр одоо ер нь буцаагаад ингээд эргээд тасаахад тэгвэл одоо камераар 6000 зөрчлийг илрүүлж байгаа юм бол буцаагаад нөгөө ажиллах хүчин маань 6000 одоо гомдол дээр ажиллаж ийн гэсэн үг. Энийг цаашдаа бас яаж хялбаршуулах шийдэл байгаа бол төлөвлөгөө. Чи өөрөө систем нөгөө нэг хялбаршуулаад өгчөж байгаа юм л да. Өгөхөөрөө за энэ жишээлбэл ингээд шалгагдаж байх явцад яг тэр уулзрын голд цагдаа гарсан байна уу, гараагүй байна уу, янз бүрийн юм болж үгүй юу гэдэг зүйлийг чинь за энэ бол өнгө маркын зөв таарсан юм байна. Үнэхээр зогшигм давтсан юм байна тий. Улаан гэрлээр орсон юм байна. Энэ бол баталгаатай зөрчил шүү. Одоо 97-98% одоо ихтгэл зүйртэйгээр системд төлөөлөж өглөө шүү гэхээр маань эрхвээ албан тушаалтан маань хуучин болвол нөгөө игнэ бариа шалгана. Хаанаас явах гэж байгаа юм бол ямар машин юм бол ямар дугаартай юм бол гэд маш их цаг хугацаа алддаг байсан зүйлийг л хялбаршуулж танд одоо албан тушаалтанд бэлэн болгоод тэр хүн ойр орчных нь тэр бичлэгийг ч юм уу те тэр уулзрын голд байгаа 20 гаруй камер байгаа шүү дээ. Тэр дундаас бичлэг байгаа, өндрөөс харсан байгаа, тухайн чиглэсэн байгаа, гэрэл төхөөг нь харсан байгаа, шугамыг харсан байгаа. Тэр олон камерууд дундыг бүгдийг шалгаж үзээл илүү л урдан хялбар болгоод өсөж байгаа зүйл учраас цаг хугацааны үед бол албан тушаалтанд бол илүү хялбар болж байгаа юм зүйл. Ер нь цаашдаа явсаар байгаад алдаа мадаггүй болоод эрхийн цагт бол энийг өөрөө захим гарын өсвөр эрхвээ албан тушаалтан шууд явуулах боломжтой болж байна. Тэр нөгөө хүний оролцоогүйгээр систем өөрөө энэ зүйлийг шийдэх боломжтой бид нар багаагаар халахж байгаа гэдэг зүйл. Тэр хүний оролцоогүй байна гэдэг маань өөрөө хин нэгэнд давуу эрх олохгүй тий илүү хурдан цаг хугацаа алдахгүй ийм зүйл рүү алхам алхмаар бид хүн зорилттойгоор явж байна гэсэн үг. Хөтөлбөр завсарлахаас өмнө танаас товчхон нэг асуулт асууя. Та түрүүн дурдлаа бас ингээд осол зөрчил одоо буурнаа гэсэн. Тэгэхээр ерөнхий одоо тийм төлөвлөгөө байгаа болов уу? Ер нь өдөр дунджаар замын хөдөлгөөний удирдлагын төвийн 176 улсын камер дээр бол за бид хүн бол яг нөгөө тухай бүрчлэл ослын тоог бол тээврийн цагдаа алмаас гаргана. Яг зөвхөн төгжрэлт нөлөө үзүүлдэг зам тээврийн ослын ихэнх шалтгаан өчт нь өөрөө игнэ байр буруу эзнээ шалтгаалсан уулзуур дээр гардаг осол. Дээрэс нь гэрэл төхөө зөрчнөөс шалтгаалсан томоохон хэмжээний осол. Тэгэхээр эдгээр зөрчлүүд дээр илүү энэ цахим систем ажилласнасаа болоод иргэд маань одоо ингээд зөрчлөгөө яваад эхлэхээр мэдээж тэр осол буурна шүү дээ. Тэгэхээр ер нь хэлэхэд бол өдөрт 10 гаруй тийм төгжрэлт нөлөө үзүүлдэг гол гудамж замдар гардаг ослууд гардаг. За тэр мэн бол мэдээж буурна. Өчтөр урчдын байдлаар бол яг тэр уулзрын голд гарсан гэрэл төхөө зөрчнөөс шалтгаалсан зам тээврийн осч гэдэг юм уу? Игнэ байр зөрчнөөс шалтгаалсан зам тээврийн осч гэсэн юм уу тийм бол бүртгэгдээгүй байна. За шинэ оны эхний өдрөөс камер суурилсан торгуулийн систем хэрэгжиж эхлээд байгаа. Тэгэхээр бид энэ сэдвтэй холбогдуулаад өнөөдөр замын хөдөлгөөний удирдлагын төвийн хөдөлгөөн зохицуулалт хяналтын хэлтсийн дарга намуутай ярилцаж байна. Эргээд ярилцлагадаа оръё. Тэгэхээр бид нар одоо хотынхоо замын хөдөлгөөнийг цэгцлээд авчлаа. Тэгэхээр энэ камер суурилсан энэ зохицуулалт систем маань орон нутг руу ер нь нэвтрэх болов уу? Ер нь бол боломжтой. Тэгэхээр энэ нөгөө эхний ээлжинд бид хүмүүс бол яг камержуулалт гэдэг зүг бол Улаанбаатар хотод нэгдсэн удирдлагын төв гэдэг байдлаар байгаа. Энэ дахиад дүүргүүдэд дид төв, за орон нутагт бол дахиад дид төвүүд болоо явж байгаа. Тэгэхээр энэ систем нь дахиад цаашаа өргөжөөд орон нутагт бас явах боломжтой. Тэгэхээр зөвхөн энэ дээр зарчим дуртахад зөвхөн энэ камержуулалт гэдэг зүйл бол замын хөдөлгөөний дүрмийн зөрчил гэлтгүүгээр бусад одоо өөр өгөгдлийг нь ашиглах зөндөө бас боломжууд байгаа. Зөвхөн зам дээр авч үзэхэд бид хүн зорчил, дурсгал, мэдээллийг авснараа оновчтой байдлаар төсөл хөтөлбөр буюу замын нөгөө эрэлтэнд нь таарсан, зорчил, дурсгалд нь таарсан мэдээллийг авснараа
тухайн оновчтой зам бүтээн байгуулалтуудыг хийх боломж бүрдэнэ. Дээрээс нь уулзрын гал зохицуулт хийж байгаа цагдаа болоо замын хөдөлгөөний удирдлагын төвөөс гэрлийн зохицуулт хийж байгаа энэ зүйл маань автоматжсан систем буюу ITS-д нэвтрэх их хөгжлийн одоо суур болж байгаа гэдгийг бас иргэд байна ойлгох хэрэгтэй. Зөвхөн одоо торгох гэдэг байдлаараа биш, энэ өөрөө илүү ITS ухаалаг тээврийн систем гэдэг зүйл рүү, ухаалаг зохицуулт гэдэг байдал руу илүү нэвтэрч орох их хөгжлийн одоо эхлэл тавигдж байгаа гэж ойлгож байна. За одоо та замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нартаа хандаад хэлэх анхааруулга байна уу? За мэдээж та бүхэн бол сошиал медиагээр явж байгаа зүйлүүд бол нэлээд бас бухимдал төржил байгаа бах. Тэр нийгмийн асуудалтай тулгуурлаад стресс нэмж байгаа бол уучлаарай. Гэхдээ гол зүйл бол бид торхтой биш, бид бүхэн замын хөдөлгөөнд оролцох бүрдээ бидэнтэй зүг оролцож байгаа бүхэл хөдлөх бүрэлдэхүүнд соёлтой оролцснороо тэдний цаг хугацаа, амь нас, түгжрэл, ачаал гэдэг зүйлээс хамтдаа бууруулж, урьдчилан сэргийлж чадах учраас замын хөдөлгөөний хууль дүрмээ баримталж хөдөлгөөнд оролцоорой л гэж үзье.